хуулийг анх санаачилсан хүмүүс чинь болвол энэ нөгөө баярын засгийн газрын үед л анх энийг санаачилсан юм л да. Тэгээд засгийн газар дээр яг энэ улаан гишүүний ярьж байгаа санаанууд яригдаад ийм байж болохгүй гэдэг юм яриад дэмжээг учраас би одоо нэрийг хэлчих. Бадамж унаа улсын хурлын гишүүдийг лоббидж гүйж хагаад наад чөлөөлтөй хуулиудыг чинь батлуулчихсан юм аа. Ийм л юм болсон. Тэр л яваад байна. Зохистой биш юм тэр үед хийгдсэн. Ер нь бол энэ татвараас хөнгөлөлдөг чөлөөлдөг юмыг засгийн газар оруулж ирэх ёстой. Засгийн газрын бодлогын асуудал байх ёстой гэдэг дээр бид аль ч нам ялгаагүй засгийн эрхэнд байх үед бол хатуу мөрдөх ёстой нэг зарчим бол энэ шүү дээ. Аливаа засгийн газрын гол бодлого нь татвар л байдаг. Татварыг бодлого яаж явуулж, яаж эдийн засгаас сэргээх нь засгийн газрын л хэрэг байдаг. Би жишээнүүдийн 24-5 жилд чинь нэг чөлөөлтийн санал оруулж үзээгүй юм шүү дээ. Засгийн газрын энэ гол барьдаг модон байдаг учраас.